За гişүүд өдрийн минь төргийо. За ингээд төлөвлөгөө төсөв гүйцэтгэл хоорондоо ингээд ямарч нэг хамааралтай биш явж байгаа үр дүн гарч байгаа юм л та. 2024 оны гүйцэтгэлийг бид нар 25 онд ярьсан. Бас нэг 50 төвл байсан. Одоо ингээд 25 оны гүйцэтгэлийг 26 онд ярьж байна. Аудитаас 58.1 гаргаад ирсэн. Тэгээ одоо 50% ажил хийж нэг ч муу шүү дээ. Ажил хийж чадахгүй шүү дээ. Одоо их хурлын дарга болсон өчигдөр их хурлын даргаас богоод ерөнхий сайд хийж чинь учрал дарга. Оюун эрдэнэ засгийн газарт ажиллаж байсан та. Зандан шатрын засгийн газарт ажиллаж байсан. Одоо та ерөнхий сайд болж байна. Бүх зовлон жаргалыг мэдж байгаа. Тэгээ дараа жил энэ 50 хэдтэй тоо хармааргүй байна. Залуу хүн, залуу гишүүдийн сэтгэл найдвар гэж харж байгаа. Монголчуудаараа таныг харж байгаа. Дараа жил 50 хэд гэсэн тоог хармааргүй шүү. Энийг одоо 2 жил дараа л ярьлаа. За зарчмын 3 асуулт байна. Нэгдүгürt их хурлын даргаас асууя. За төсөв төлөвлөгөө ярих болохоор бол одоо манай их хурлын гишүүд чинь бүгд энэ тэнд очиод тойрог дээрэж ажиллаад лоббид бол янз бүр болж байгаа мөнгө тавиулах гад төлөвлөгөөнд оруулах гад дайрдаг. Гүйцэтгэлээ бид нар энэ дэгийн тухай хуулийн 117-ийн 3-аа бариад бүх байнгын ороодуудаараа хэлэлцүүлж ямаар байна. Хоёрхан байнгын ороороо хэлэлцсэн болоод орж ирээд энд боох гэж оролдож байгаа. Ер нь цаашдаа энийг хэдүүлээ болох хэрэгтэй. Төсөв одоо хүрхгүй байна, хүрж байна гэж ярьдаг. Эдийн засагт хэлж байна гэж ярьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоо $7,000 руу хүрчлээ гэж яриад байгаа боловч яг гадагшаа гараад иргэдтэй боловсролын эрүүл мэндийн аж ахуй нэгжүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзахаар тэдний одоо амьдрал ахуйд нь орсон мөнгө нэгч байхгүй. Энд ярихаараа л хамгийн болоод байна гэдэг. Тэгээ тоогоороо гарч ирж байгаа. За тэгэхээр нэг дэх асуулт. Их хурлын дэд даргаас асууя. За хоёр дахь асуулт. Ерхий сайдаас асууя. За энэ хяналт шалгалт чинь давхардаад утгаа алдлаа бүр. Засгийн газар өөрөө одоо хянаад ороод ирэх юм. За тэгээ өөрсдийнхөө ажлыг одоо энэ тэргүүлэх чиглэл дээр 48.5 гэж яхад үндэсний аудитын газрын тэргүүлэх чиглэл дээр 20.9% ажилласан байна гэд оруулаад ирдэг. Их хурлын тамгын газар дахиад хяндаг, хангалтгүй байна гэдэг. Тэгээ энэ гурвынхаа зааг ялгаг яах ёстой учрал дарга. Та ерөнхий сайд ер нь цаашдаа одоо яах вэ? Энд дээр нэг та хариулт өгчөөрэй. За үндэсний аудитын газраас жил болгон зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийг хэрэгжүүлдэг. Одоо яах вэ? Их хурлд ажиллаад айлгнадаг. Аудитын газраа жил болгон 50% ажиллаад энэ 50% ажиллаад энэ муу байна гэдэг зөвлөмж өгөөд идэг нэмэр байхгүй. Та хэд мань юу гэж бодож байна? Энэ 3 асуултанд хариулт авчид тодруулъя. Дэд даргаас юу асуусан гэсэн бэ? Үүслээ. Саяны тэр байнгын орон дээр ярьсан асуудалтай холбоотойгоор тийм. Дэгийг хуулинд хэлүүлээ бас саналаа оруулаад ирэх хэрэгтэй байна л да. Тийм. Яг наад чинь дэгийн хуулинд хэлүүлээ саналаад оруулах хэрэгтэй. Саналаа оруулаад ирж болно. Тэгээ хэлүүлээ хэлцээж явчих. За, учрал ерхий сайд. За төлөвлөлт, төсөвлөлт, хяналт, мониторинг гэдэг чинь юм циклээр явах ёстой. Дизайн, мониторинг, evaluation гэдэг. Гэтэл энэ төлөвлөлт, төсөвлөлт хоёр бол үнэхээр зөрүүтэй явж байгааг сая очроод их шүүмжилж байгаа. Энэ үнэн 25 оны гүйцэтгэл өнөөдөр явж шít. Гэтэл энэ чинь 24 оны төлөвсөн төлөвлөгөө байхгүй. Тэгэхээр цаг үеэс шалтгаалаад өөрчлөгддөг. Ялангуяа энэ эдийн засгийн тоонууд ингээ өөрчлөгдөж байгаа. Тэгээ бид бол нөө хит романтик айгүй гоё төлөвлөгөө гаргацдаг. Тэгээ түүндээ хүрч чадахгүй. Мөрөөдлийн олон жигсаалттай. Тэгээ түүрийгээ гүйцэх гэж явсаар байгаад ийм байдалд хүрчдэг. Гэтэл энэ нь өөрөө энэ эдийн засгийн тоонууд дээр өөрчлөгдөд байдаг. Хангалттай нөөц байдаггүй. Тэгэхээр тухайн үед тийм учраас одоо энэ нөгөө хяналт хэрэгжих механизм буюу энэ мониторинг бодлогын баримтчгуудыг үнэлж байгаа энэ агентлагийг төлөвлөж байгаа агентлагийн дэргэд яамныхын дэргэд авчираад одоо ажиллаж байгаа. Дээрэс нь яг таны хэлж байгаа энэ хэрэг хэрэглэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, аудит гэдэг энийг олон юм
хяналтууд хэн хяналт хийгээд байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр би ажлаа бол эхнээсээ анханасаа юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр төлөвлөлт төсвөлт хяналт мониторинг бол яг ийм циклэр байх ёстой гэж үзчихсэн. Тэгээд 5 жилийн чиглэлийг яг ийм индикаторуудаа тавьж та бүхнээр батлуулсан. Одоо би энийг одоо хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр яг таны хэлдгээр би зовлон жаргалыг нүдсэн. Хаана ямар асуудал үүсээд байгааг нь одоо бүрэн дүүрэн үзсэн хүн. Тийм учраас засгийн газрын хэрэглэх газар хяналт хэрэгжүүлэх газар аудит гэсэн энэ хоолнд давхардсан хяналтуудыг одоо нэг байр байранд нь аваачна. Чиг үүрэг дээр нь оновчлно гэдгээ би бас танд хариуцлагатай хэлье. Дээрээс нь тэр төрийн албаныхны би өчигдөр бас байр сууриа илэрхийлэхдээ хэлжсэн тэр тайлангаас чөлөөлнө. Нэг хэрэгтэй хэрэггүй бичиг цаас шийддэг байдлыг одоо зогсооно. Зөвхөн нэг цахим систем дээр бүгд мэдээллүүдээ, үнэлгээгээ, мониторингуудаа мэдээллүүдээ тавина. Тэг бүгдээр татчихна. Сая их хурлын дарга багт нөгөө энэ гишүүдэд бас реал таймаар хардаг дашборд тамгын газраас бид нар боловсруулж өгсөн. Тэгэхээр та бүхэн ч гэсэн шууд тэрнээс мэдээлэл аваад авах болохос биш. Хэдүүлээ энд нэг бичиг шийдээ бие биенийхээ цагийг их хүрээд байна л д. Угаасаа үзчих хэмжээнд статистик тоо ярьдаг. Тэгээд нэг тайлбар тавьдаг. Тэр гишүүдэд ч тэрийн сонирхолтой биш. Нөгөө хүмүүс ч нөгөө ярьдаг юм а ярьдаг. Тийм учраас бол одоо миний хувьд өнгөрсөн хугацаанд оюун эрдэнэ засгийн газар, замдан шатар даргын засгийн газар гэх бүх засгийн газарт ажиллаж исэн учраас зовлонгоо ойлгож байгаа. Тэр танилцаад байх юм байхгүй. Тэгээ шууд шийдэх юм ажлаа шийдээд явъя л гэж бодож байгаа. За 4 номер микрофон. Гишүүнээ суултандаас хариулъя. Үндэсний аудитын газар Магнас. За аудитын төрийн аудитын тухай хуулийн дагуу бол бид асуудлыг авч үзээд үнэлээд тэгээ зөвлөмж албан шаардлага холбогдох шийдлүүдээ өгдөг. За 2023-24 оны өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээс үзэх юм бол харьцангуй бас ахисан одоо хэрэгжилт нь ахисан ийм үнэлгээ байгаа. Тухайлх юм бол 24 онд бид нар 18 төсвийн ерөнхийлөн захирагчид зөвлөмж өгч ирсэн. Нэг яамд албан шаардлага өгч ирсэн байдаг. За энэний биелэлт өнөөдөр бол дунджаар 80.2% ийм биелэлттэй байгаа. За 25 оных дээр бид бол нийтдээ 7 зөвлөмж өгсөн. За аудитын хуулийн зааснаар бол бид нар зөвлөмжийнхаа хэрэгжилтийг одоо завсрын болоод дараагийн одоо давтан тэгээд эх жилийнхаа За 4 номер микрофон сонгоё. За хуулийн дагуу бол аудитын шийдвэр заавал хэрэгжих ийм одоо юутай хууль зүйн одоо баталгаатай. За энэ утгаараа хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдол бол дараагийн шатанд буюу одоо арга хэмжээ авах хүртэл ингэж явах ийм одоо хуулийн боломж байгаа учраас аудитын шийдвэрийн хэрэгжлийг хангах тал дээр бид нар тал бүрдээ анхаарал ажиллахад энэ одоо үнэлгээний биелэлт бол сайжрах юм бүрэн болцоотой байна гэж харж байгаа. Харьцангуй 23-24 онтой харьцуулахад бол харьцангуй өссөн ийм дүн харагдж байгаа. Бид цаашдаа энэ дээр анхаарал ажиллах юм бүрэн болцоо байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар төсвийн ерөнхийлөн захирагчд болоод бусад захирагч нартай энэ тал дээр бол хамтарч ажиллах болцоо байгаа. Энэ тал одоо хөшүүрхэ ашиглаж ингэж ажиллана гэж ингэж бодож байгаа. Баярлалаа.